За өрмөц хариу үйлдэлийг үзүүлдэг лимфоцит эсүүдээс В лимфоцит, Т лимфоцит гэсэн хоёр төрлийн эсүүд байдаг. За зурагт В лимфоцитис эсрэг үеийг үүсгэж байгаа үйл явцын зургийг харуулсан байна. За өрмөц хариу үйлдэлийг лимфоцитууд явуулдаг. Лимфоцит нь фагоцит эсүүдээс жижиг хэмжээтэй, том буувтай байдаг. За хоёр төрлийн лимфоцит эс байдаг. За В лимфоцитис нь болохоор ясны чүмэгт боловсрож дуусаад биеэр дарахдаг ихэвчлэн дэлүү болон тунгалгын зангилаанд байрладаг бол Т лимфоцитис нь ясны чүмгээс гарч сэрээ бочирхаад боловсрож дуусдаг. Сэрээ бочирхаа нь өвчнөний доор байдаг бочирхаа бөгөөд шилжилтийн нас хүртэл томорч байгаад түүнээс хойш агшдаг. За В болон Т лимфоцит эсүүд нь үүсэл их үүсвэр нь бол адилхан хоёулаа ясны чөмгөнд үүсэж байдаг боловч ялгаран хөгжих, байрлал, үйлчлэх эсүүд дээрээ ялгаатай байдаг. За жишээлх юм бол В лимфоцитис нарийн гээдээс арьс бусад эрхтэнд ялгаран хөгждөг болвол Т лимфоцитис сэрээ бочирхаа буюу тхемост ялгаран хөгждөг. За В лимфоцитис нь вирус болон нэнгийн эсрэг төрөгчтэй холбогддог бол Т лимфоцитис халдварлагдсан эсвэл өөрчлөлтөнд орсон эсийг гадаргуугийн эсрэг төрөгчтэй холбогддог. За В лимфоцитис тунгалгын зангилаа, дэлүү, гээдэс, амьсгалын замд байрладаг бол Т лимфоцитис тунгалгын зангилаа, дэлүүнд байрладаг. За ялгаруулах шүүрлэнд В лимфоцитис бол эсрэг биеийг ялгаруулдаг бол Т лимфоцитис лимфокиныг ялгаруулнаа. За В лимфоцитис эсрэг биеийн хамааралтай буюу шингэний дархлааг хариуцж яадаг бол Т лимфоцитис эс хамааралт буюу эсийн дархлааг хариуцж яадаг. За цусан дагуулгадах хэмжээнд бол нийт лимфоцитийн 20% В лимфоцит эзэлдэг бол нийт лимфоцитийн 80% Т лимфоцит эзэлдэг. За төрөлжилт нь бол В лимфоцит сивингийн эс болон санамжийн эс болж төрөлждөг болвол Т лимфоцит хелпер эс болон зохицуулагч эс болж төрөлжж яадаг. За В лимфоцитийн үүрэг нь шилжүүлэн суулгасан эд эрхтэн болон хавдрын эсийн эсрэг үйлчлэгээ үзүүлэхгүй, дархлааны тогтолцоог дарангуулах үйлчлэгээ үзүүлэхгүй, цус тунгалаг руу орсон ням болон вирусын эсрэг үйлчлэгийг үзүүлдэг. Харин Т лимфоцит бол шилжүүлэн суулгасан эд эрхтэн болон хавдрын эсийн эсрэг дархлааны хариу урвалыг өрнүүлдэг. Т зохицуулагч эс нь дархлааны тогтолцоог дарангуулна, мөн эс доторх шимэгчийн эсрэг үйлчилгээг үзүүлдэг. Т лимфоцитийн үйлчлэлд хоёр төрлийн Т лимфоцит эс байдаг. Туслагч Т эс, устгагч Т эс гэж. За туслагч Т эс болохоор антиген илрүүлэгч макрофагийн гадаргуу дээрх өвчин үүсгэгчийн антигентэй таарах рецептортой Т эс идэвхждэг. За туслагч Т эс нь өвчин үүсгэгчтэй холбогдсон цитокин гэдэг химийн бодисыг ялгаруулж идэг. За энэ бодис нь В эсийг өдөөснөөр В эсүүд хуваагдаад сивингийн эсийг үүсгэн эсрэг биеийг үүсгэдэг. За макрофаг болон моноцитыг өдөөснөөр фагоцит эсүүд өвчин үүсгэгч рүү довтолж зайлигдаг байна. За Т лимфоцитис В лимфоцитыг өдөөснөөр В лимфоцитис эсрэг биеийг ялгаруулдаг. За Т лимфоцитис энд В эсийг өдөр В эс маань олон дахин хуваагдаад сивингийн эсийг үүсгэж байгаа хэлбэл сивингийн эсүүд нь эсрэг биеийг үүсгэхийг дараах хөдөлгөөнд зургуудаар харуулсан байна. Устгагч Т эс. Устгагч Т эс нь өвчин үүсгэгчээр халдварласан өөрийн биеийн эсийг хайж устгадаг. Устгагч Т эс нь антигенийг таньж холбогдсон устгагчийн хит эсэл зэрэг хортой бодис ялгаруулж халдварласан эс болон өвчин үүсгэгчийг устгадаг. Санагч туслагч Т эс болон санагч Т устгагч эс нь биед үлдэн хоёр дахь хариу урвалын үед идэвхждэг. За Т лимфоцитис. Т эсийн антиген өвөрмөц рецептор хоорондоо дисульфидын холбоогоор холбогдсон хоёр полипептид гетродимер гинжээс тогтдог. Дархлааны өвөрмөц хариу урвалын үед цитокин нийлэгшүүлэгч үндсэн эс нь Т эс юм. Т
Т1-9 нь эсийн дархлааны урвал хэсгийн үрвслийг өдөөдөг мөн эсийн халдвартай тэмцэхэд чухал үүрэгтэй. Харин Т2-9 бол В-эсийн үржил эсрэг үеийн үүсэлтийг дэмждэг. Т-эсийн гадаргууд антиген өвөрмөц рецептороос гадна түүний идэвхжүүлэлд оролцдог CD4, CD5, CD7 болон бусад молекулууд илэрж идэг. За Т-эсийн өөр нэг бүлэг бол антиген өвөрмөц дарангуулагч Т-эс юм. Энэ эсийг Т-р гэж тэмдэглэдэг. Т-эс антиген илчлэгч эс буюу ALCR-ыг шууд хордуулах эсвэл дарангуулагч цитокин ялгаруулах замаар CD4, CD8 Т-эсийн хариу урвалыг зохицуулж идэг. За В лимфоцитс. В-эс нь захын цусны нийт лимфоцитийн 5-15%-ийг эзэлнэ. В-эсийн гадаргууд иммуноглобулины молекул илэрдэг бөгөөд энэ нь В-эсийн антигений өвөрмөц рецептор юм. За В-эс нь антиген ба Т-эсийн үйлчлэлээр үржин олширч ихэнх эсрэг биеийг ялгаруулдаг C-ийн тис болох чиглэлд ялгаран хөгждөг. Цөөн хэсэг нь санамжийн эсүүд болж тайван хэлбэрт шилждэг байгаа. За В лимфоцитийн үйлчлэл. Боловсрсон В лимфоцит эс бүр зөвхөн нэг төрлийн эсрэг биеийг үүсгэх чадвартай байдаг. В-эс боловсрж байхад эсрэг биеийг кодладаг ген нь өөр олон төрлийн эсрэг биеийг кодолж чадхаар болж өөрчлөгддөг бөгөөд хүнд ойролцоогоор 10 сая орчим төрлийн эсрэг бие үүсгэх чадвартай В-эс байдаг. За В-эс эхлээд чөмгөнд метоз хуваагдлаар үүснэ. За энэ метоз хуваагдлаар үүссэн эс бол боловсроогүй В-эс байж байна. За боловсрч гүйцэтлээ чөмгөнд хадгалагдана. Боловсрохоор зэрэг эсрэг биеийн хүлээн аварууд үүсэж эхэлдэг. В-эсэдэн гадна талдаа эсрэг биеийн хүлээн аварууд үүссэн байна. В-эс элэг дэлгүүнд цуглараад цусны судсаар эргэлдэж идэг. За ингээд боловсрсон В-эс бүр өөр хүлээн авартай. За энэ хүлээн аваруудын хэлбэрийг ажиглах юм бол В-эсүүд өөр хүлээн аваруудыг үүсгэсэн байгааг харж болно. В лимфоцитийн үйлчлэл. За В лимфоцит нь антиген нийлрүүлэгч макрофагийн гадаргуй дээрх өвчин үүсгэгчийн антигентэй таарах рецептор В-эс идэвхжин. Сонгогдсон идэвхжсэн В-эс метоз хуваагдлаар генетикийн хөвд ижил олон эсүүдийг үүсгэнэ. Энийг болохоор C-ийн буюу плазмын эс гэдэг. Плазмын эсүүдийн зарим нь эсрэг биеийг маш хурдан ихээр үүсгдэг. Эсрэг биеийн өвчин үүсгэгчийг задарч хоргоожуулж фагоцитууд залгихад хялбар болгодог. Өвчин үүсгэгчийг устгасны дараа C-ийн эсүүдийн тоо буурч ялгарсан эсрэг бие нь цусан үлддэг. Бусад В-эсүүд нь санагч эс болдог. Санагч эсүүд удаан хугацаагаар биед байсаар байдаг. За антиген илрүүлэгч макрофаг эсийг харуулсан байна. Өвчин үүсгэж анх биед орж ирэхэд тэдний заримыг нь макрофаг эсүүд залгаад өвчин үүсгэгчийн антигенийг өөрийн мембраныхаа гадаргуй дээр гаргана. Макрофагууд нь антигенийг илрүүлэн В-эсүүдэд таниулагч эсүүд юм. Жишээлбэл одоо энэ бактери орж ирлээ. Бактерийг өөрөө задлаа. Бактерийг одоо лизосом ийм цэврүү хэлбэртээ оруулаа. Лизосомын шүүрэл ялгарж ийн. Шүүрлийн бактерийг задлаа. Залгаад өвчин үүсгэгчийн антигенийг өөрийнхөө B-сийг мембраны гадаргуй дээр илрүүлж яадаг юм. За дараах зурагт одоо макрофагсууд залгаад эсрэг төрөгчийг залгаад антигенийг илрүүлж байгаа процессыг үзүүлсэн байна. Антигенүүдийг залглаа. Ийм эсрэг төрөгчийн антигенүүдийг өөрийнхөө мембраны гадаргуй дээр илрүүлж байдаг. За энэгээр нь В-эс болоод таниж холбогддог. Гадаргуй дээр нь В-эсийг үүсгэлээ. За Т-эс болохоор зэрэг В-эсийг төвжүүлнэ. В-эс нь хуваагдаад C-ийн эсүүдийг үүсгэж байдаг. За өвчин үүсгэгчийг залгисан эс гэж бодъё. За өвчин үүсгэгчийг залгичаад энэ өвчин үүсгэгчийн антигенийг эсийнхээ гадаргуй дээр илрүүлнэ. Энэ антиген илрүүлэгч. За гадаргуй дээр нэг антиген илэрхээр нь өвөрмөц антигентэй холбогдоод тохирог устгагч болон туслагч Т-эс ирж
холбогдно энэ. За туслагч Т-эс нь яах юм гэхээр Т-эс антиген илрүүлэгч эстэй холбогдсноор Т-эс итвэгжээд устгагч болон туслагч Т-эсийг үүсгэж. Туслагч Т-эсүүд нь цитокиныг ялгаруулад В-эс болон залгуур эсүүдийг өдөөдөг. Устгагч Т-эс нь яах юм гэхээр устгагч Т-эс халдварлагдсан эсийн мембраны гадаргуу дээрх антигентэй холбогдоод энэ халдвар авсан эсийг устгана. За бактерийг макрофагс залглаа. Макрофагс залгаад тэр бактерийн антигенийг эсийнхаа мембраны гадаргуу дээр ингээд илрүүллээ. Энэ гадаргуу дээр илрүүлэгч буюу эсрэг төрөгчийг нь энэ яг бактерийн эсийн антиген тохирсон эсрэг биеийг В-с үйлдвэрлэж байгаа. За бактерийн эсийн макрофагийн антигентэй таарсан В-с энэ холбогдож байна. За ингээд энийг таньснараа яг энэ бактерийн эсийн антигентэй ижил эсрэг биеийг ялгаруулж идэг. За идэвхжсэн В-с нь хуваагдаад эсрэг биеийг ялгаруулдаг. Тэгээд В-с болон санагч эсийг үүсгэж цус руу гаргаж идэг. За эсрэг бие үүсэх процессыг дараах зургаар харуулсан байна. За энэ дархлааны эсрэг биеийг үүсгэж байгаа процессыг одоо энэ зургаар авч үзье. За энэ болохоор зэрэг В-эс эсрэг төрөгчийг хайж олж байгаа. Энэ бол энэ ягаанаар В-эсийг тэмдэглэсэн байгаа. Энэ ногооноор болохоор нян. За ингээд нян буюу эсрэг төрөгч В-эс эсрэг төрөгчийг хайж олоод холбогдоно. За тэгэхээр холбогдоод Т туслагч эсийг хүлээн түүнийг В-эсийг идэвхжүүлэх Т туслагч эсийг хүлээхээр Т туслагч эс ирээд В-эсийг идэвхжүүлнэ. Тэгэхээр зэрэг В-эс нь хуваагдаад С-ийн санамжийн эс гэсэн хоёр эсийг үүсгэнэ. За тэгээ санамжийн эс нь болохоор эмгэг төрөгчийг бид дахин нэвтрэх үед нь санамжийн эсүүд идэвхжээд дархлааны хариу урвалыг богино хугацаанд үүсгэнэ гэд тэр орж ирсэн вирусыг санаад хүний биед үлддэг. Эсрэг биетэр хучигдсан эсрэг төрөгчийг залгуур эсүүд ирж устгадаг. Ногоон өнгөөр бактерийг тэмдэглэсэн байгаа. Энэ болохоор эсрэг биеүүд ингээд бактерийг барьж авсан байгаа. Энийг одоо энэ макрофаг ногоон өнгөр бол энэ залгуурдах хэсгийг харуулж байна. Энийг дараа энэ макрофаг сэрж энийг залгиж устгах гэсэн. За С-ийн эс болохоор эсрэг биеийг үүсгээд эсрэг бие нь нянд наалддаг. Одоо энэ С-ийн ингээд нянгуудад наалдчихээн. Тэгээ эсрэг биеүүд нь ингээд нянг бариад авсны дараа макрофагсууд залгидаг. За хоёр дахь хариу үйлдэл гэж юу юм бэ гэхээр эхний халдвар авсны дараа дахин адил эсрэг биед орж ирвэл санагч эс нь шууд хуваагдаад плазмын эс болж хөгждөг. За анх дахь хариу урвалын үед тухайн өвчин үүсгэгчийн антигенд тохирох В-эс хуваагдаж орширсны дараа эсрэг бие үүсдэг учраас хүмүүс амархан өвддөг. Харин хоёр дахь хариу урвалын үед олон тооны санагч эсүүд хурдан хуваагдаж С-ийн эс болох чадвартай учраас хүн өвчлдөггүй. Жишээлбэл энэ графикт өвчин үүсгэгчээр халдварлсан эхний хоног. За эхний 40 хоногт бол анх дахь хариу үйлдэл явсан байгаа. Анх дахь хариу урвал явахаараа зэрэг нөгөө Т-эс, В-эсийг үдэн В-эс нь хуваагдаж осорж байгаад эсрэг биеийг үүсгэн, эсрэг бие нь нөгөө бактериа устгах гэсэгээд ийм их хугацааг дагуулдаг. За тэгтэл нэгэнт эсрэг бие үүсээд санамжийн эс үүссэн үед хоёр дахь хариу үйлдэл явдаг. За санамжийн эс нэгэнт үүссэн учраас нөгөө В дараагийн одоо яг ижилхэн вирус ороод ирэхэд санамжийн эс түүнийг санаад таниад шууд устгаж эхэлдэг учраас дараагийн тохиолдолд хүн өвчлдөггүй. Жишээлбэл таргун давхал өвчнөөр хүн нэг удаа өвчлөө дараагийн удаа өвчлдөггүй гэдэг нь таргун давхлын нянгийн эсрэг санамжийн эс хүний биед яасан үүссэн байна гэсэн үг. Орж ирэнгүүт нь түүнийг таниад шууд устгадаг гэсэн үг. За жишээлбэл одоо дархлааны системийг ерөнхийд нь аваад үзэх юм бол фагоцит эсүүд гэдэг бол явган зэрэг гэсэн үг. За Т лимфоцит эсүүд бол хайгч, сөнөөгчд. За В лимфоцит эсүүд бол тэргүүн игнэний дайрагчд гэж төсөөлж болох юм аа. За энэ агуулгатай холбоотой 2020 оны С хувилбарт дархлааны эсүүдийг төрөл болох лимфоцит эсийн онцлогийг нэрлэнэ үү гэсэн
асуулт ирсэн байна. За лейкоцитийн ихэнх хэсгийг бүрдүүлдэг, эсрэг төрөгчийг өвөрмөцөөр таньдаг, фагоцитыг нэг удаа хийгээд өгдөг, өвөрмөц дархлааны хариу урвалыг явуулдаг, шимэгч хорхоог устгах чадвартай гэсэн байна. За эдгээрээс лимфоцит эс болохоор зэрэг эсрэг төрөгчийг өвөрмөцөөр таньдаг, нөгөө эсрэг биеийг бий болгодог. За өвөрмөц дархлааны хариу урвалыг явуулдаг буюу 2, 4 гэсэн хариулт буюу V хөвлбөр зөв юм аа гэж сонгоно. За 2019 оны D хөвлбөрт эсрэг бие үүсгэн өвчнөд тэмцдэг дархлааны эсийг олно гэсэн байна. За эсрэг бие үүсгэн өвчнөд тэмцдэг дархлааны эс бол V лимфоцит. V лимфоцит эсэл эсрэг биеийг үүсгдэг.